Трансфер факторын дан ганц зөвхөн трансфер факторын судалгааны асуудал, трансфер факторын бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн асуудал, трансфер факторын бүтээгдэхүүний хэрэглээний асуудлыг судалдаг анагаах ухааны нэг цоо шин салбарыг трансфер цэвцээ гэж нэрлэж байгаа юм. Бид бүхэн мэднэ трансфер фактор гэж гайхамшигтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүний дархлааны хүчин зүйл болсон молекулууд байгаа. 1949 онд трансфер факторуудыг анх нээсэн. Ингэснээр хүний дархлааны мэдээллийг нэг үеэс нөгөө биед зөөх, тэр зөөх боломжийг бүрдүүлэх энэ чиглэлээр хэрвээ трансфер факторуудыг цэврээр нь ялгаж аваад хүндрэлтний эрүүл мэндэд хэрэглэх юм бол маш өндөр үр дүнтэй байх нэ гэдэг ойлголтыг анагаах ухаан, шинжлэх ухааны бүх салбарууд аваад тэрнээс хойш хаанаас яаж трансфер факторыг олох уу, яаж трансфер факторын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхийн эдийг гаргаж авах вэ гэдэг судалгаа маш эрчимтэй өрнөсөн юм аа. Трансфер факторуудыг анх хүний цуснд агуулгадж байгааг нээж илрүүлсэн. Түүнээс хойш судалсаар байтал бүх төрлийн сээр нуруутай амьтдад трансфер факторын агуулмж, трансфер факторын бүтэц бүрэлдэхүүн, трансфер факторын үндсэн үйл ажиллагаанууд адил юм байна гэдгийг нэгдүгээрт нээсэн. Хоёрдугаарт энэ сээр нуруутан амьтдын, ялангуяа хөхтөн амьтдын хөхний сүүний ангир орган, өөрөөр хэлбэл дөнгөж төрснийхэн дараа гэсэн үг шүү дээ. Тэр ихийнх нь ангир орган дотор трансфер фактор асар их хэмжээтэй агуулгаж байна гэдгийг нээсэн. Энээс уламжлаад одоогийн трансфер факторын бие бүд гэж нэрлэж байгаа. Тухайлбал ForLab компани үйлдвэрлэн гаргаж байгаа трансфер факторуудыг нээснээс хойш дахиад нэг 40 жилийн дараа анх удаа үйлдвэрлэж эхэлсэн юм аа. Энэ явцад трансфер цэвцийн шинжилгээ ухаан үүсэж хөгжсөн. Өнөөдрийн байдлаар ForLab компани дэргэд эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа. Энэ эрдэм шинжилгээний хүрээлэн трансфер цэвцийн шинжлэх ухааныг яг үйл ажиллагааныхаа хөтөлбөр болгож ажиллаж байгаа. Ингэснээр энэ хүрээлэн удирдаад тэгээд дэлхийн трансфер фактортай ажилдаг, трансфер факторын талаар судалгаа хийдэг, трансфер факторыг хүн төрөлхтний эрүүл мэндэд хэрэглэхийн төлөө ажиллаж байгаа бүх эмч нар, эрдэмтэд, судлаачид энэ трансфер цэвцийн ухааныг хөгжүүлэхэд хой нэмрээ оруулаад явж байна. Монголчууд биднээс гэсэн трансфер цэвцийн шинжлэх ухааны хөгжилд бол тодорхой хой нэмрээ оруулсан гэж үзэж байна. Бид судалгааны ажлууд хийж байгаа. Бид ForLab-ийн бүтээгдэхүүнүүдийг Монголын ард түмэнд хүргэх, таниулах, тэдэнд хэрэглүүлэх, ингэснээр тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар байнга ажиллаж байна. Монгол улсад эрдэм шинжилгээний 2 удаагийн хурлыг энэ ForLab-ийн трансфер факторыг монголчуудаа ханган нийлүүлдэг амин их булаг компани маань удирдан зохион байгуулж явуулсан. Трансфер факторын холбогдлолтой бүтээлүүдийг бид нар орчуулж байна. Трансфер факторын шинэ патентлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг дэлгэрүүлэн хүн ардтай хэрэглүүлэх ажил асуудлыг бол удирдан явуулж байна. Инхээр зэрэг шинжлэх ухааны, ялангуяа дархлаа судлалын ухааны хамгийн шинэ, хамгийн үр дүнтэй салбар бол трансфер цэвцийн ухаан бол шинжлэх ухаанд, анагаах ухаанд улам баяжиж, дэлгэрч судалгаа шинжилгээ нь бол нэмэгдсээр байгаа ийм шинэ залуу ухаан. Энд бүх хүн төрөлхтний нэгэн адил монголчууд бас хой нэмрээ оруулж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна.